Сайн байцгаана уу? Сэтгэл зүйч наман бэлэг байна. Сайн байцгаана уу? Сэтгэл зүйч ундраа байна. Өнөөдөр бид хоёр та бүхэндээ цэлмийн төвийнхаа цоо шин арт терапи хөтөлбөрийн тухай танилцуулах болно. Тэгэхээр ундраа арт терапигийн тухай юу мэдээсэй гэж хүсэж байна, тэр тухайгаа ярьж өгч. Урлаг өөрөө ийм амар агуу зүйл учраас тэрийг ингээд бүхэлдэн тайлбарлахад бас хэцүү. Гэхдээ нөгөө талдаа урлагийн энэ олон өгөгдөлтэй, урлагийн энэ олон төрөл тэгээд хэрэгслүүдийг ашиглаад сүүлийн үед ингээд одоо жишээлбэл хоббигоо хөгжүүлэх маягаар те одоо янз янзын бүтээл хийх маягаар ингээд их явж байна л да. Энийг сэтгэл зүйтэй холбоод тийм ээ урлагаар өөрийгөө илэрхийлэх, за дотоод сэтгэл мэдрэмжүүд, дарагдсан янз янзын бодлууд те эсвэл бүр замбраагүй урсж байгаа энэ бодлууд одоо энэ нөгөө маш юм завгүй болчихсон энэ нийгэмд ядаж нэг жоохон завсарлага аваад нэг миний бодлогооноо ойлээ би одоо юу хүсэж байгаа вэ буцаад өөрөө өөртөө холбогдоход за дээрэс нь ингээд янз янзын аюул төвшүүртэй бид нар чи одоо төвшөөрлөхгүй байхын аргагүй нийгэмд амьдраад энэ чи санал нийлж байна уу? Тэгээ дандаа хүүхдүүдийнхаа төлөө санаа зовдог, эсвэл ирээдүйн төлөө санаа зовдог, эсвэл өнгөрснийг бодоод би яах гэж ингэвэ ч юм уу те. Хүмүүс чи янз янзын бас энэ орчны одоо хотын орчин бид нарыг стресстүүлж байна тийм хөдөлгөөнд ингээл өссөн өсөөгөө ороод ингээл яараа шавдуулаад ингээл ерөөсөө байнгын ийм тохиолдолд бид нар ингээд нэг багахан завсарлага аваад тийм ээ. За тэгээ өөрсдийнхөө гарын дор байж байгаа урлагийн янз янзын хэрэгслүүдийг ашиглаад дотоод сэтгэл мэдрэмжүүдтэйгээ яаж холбогдож болох вэ? Тэгээ хамгийн гол нь энэ арга техникүүдийг өөртөө бий болгоод өөртөө шингээчих юм бол заавал ингээд нэг юм чиглүүлэгчийн хэрэггүй те дуртай цагтаа өөрт байгаа гарын дор харандаа цаас аваад ч болтугай. Өөрийнхөө энэ асуудлууд эсвэл өөртөө холбогдох энэ боломжуудыг бид нар гоё арт терапи хөтөлбөрийнхөө нэр нь юу лээ? Шидэт гоёл. Шидэт гоёл. Энэ хөтөлбөрөөрөө санал болгож байгаа. Тэгээ чиний хувьд амар гоё юм. Ер нь арт терапи чиний амьдралтай яаж холбогддог? Тэр талаараа яриач. Би өмнө нөгөө дунд насны хямралын тухай сургалт явуулж ясан да тий. Яг ер нь бол хүний амьдралын туршид бид нар хямралуудыг л даваад л нэг тэгжлж явдаг ийм хямралд те ерөөсөө дамжиж яадаг ийм байгаад байна л да. Энэ үед бид нарт юу их тус нэмэр болдог вэ гэхээрээс өөрийн гэсэн хоббитой байх, өөрийгөө тайвшруулдаг аргатай байх, өөртөө цаг зарцуулдаг, түүнээсээ таашаал авдаг, таатай амьдрах тийм цаг хугацааг өөртөө өгдөг ээж энэ хямралыг давдсан байна гэд би өөрийнхөө амьдрал дээр ер нь ойлгосон л доо. Тэгээд энэ хоббигоо гоё чимэглэл хийдэг хоббигоо би одоо сүүлийн 10 жил хийж байна. Нэг хэсэг бүр маш идэвхтэй пэйж ажиллаулдаг гэсэн. Одоо бол пэйж ажиллуулахгүй гэхдээ өөрөө гоё чимэглэлээ хийгээд гоё газардах хэрэгтэй үедээ тий газардах гэдэг нь тайвшрах өөртөө нэг тийм чанартай цагийг зориулах хүсэлтэй байгаа үедээ би энэ хоббигоо хийгээ суудаг. Тэгээд ер нь ингээд үйлчлүүлэгч нартайгаа ажиллаж явах үед бас эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж явах үед хоббитой хүмүүс өөртөөгөө холбоотой хэвээрээ байгаад байдаг. Ажиглагдсан хоббигоо хийж явах үедээ өөрийгөө тайвшруулдаг, өөрийнхөө юу хүсэж байгаа тэрийгээ яаж хэрэгжүүлэх гэдгээ олж мэдээд байдаг нэг тийм өөрийн гэсэн аргачлалтай байгаад ах шиг байна. Хобби дотор янз бүр ээж болно шүү дээ. Янз бүр. Энэ болгон ерөөсөө сэтгэл засал болж болох юм байна гэд бодож юм л та. Тэгээд хоббигүй хүмүүс байвал өөрийнхөө арга барилыг олоорой. Өөрийн юмаа олохын тулд алдаж оноол тий энийг шидэт гоёл хийж үз өөр зураг зурж үз тий өшөө юу гэдгийг янз бүрийн аргуудыг хэрэгжилж үзээд дотроос нь энэ яг миний юм байна гэд олж авал бидний ач тус тэр л байх болно. Ерөөсөө хамгийн гол нь л нөгөө үйлчлүүлэгч маань ер нь хүн гэдэг амтан таатай амьдрах өөрийн аргатай байгаасай гэсэн л тийм зорилготой л энэ хөтөлбөрөө ерөн санаачлаад хийхээр шийдээд ингээд зарлаа гэж байгаа.
Надад ингэж санагдаад байдгийн. Бидрийг ер нь нэг бага наснаас ахуулаад нэг юм тодорхой жишээлбэл нэг юм одоо математикийн олимпиадад оролцдог нэг хэсэг хүүхдүүдтэй те ингээд нэг юм бага наснаас бага ингээд хуваарлаа ичдэг автоматар те. Тэгэхээр одоо жишээ нь урлагийн үзлэгт дандаа л нэг хэсэг хүүхдүүд ордог те. Эсвэл ийм бүжигэнд дандаа л нэг бүжиглдэг гэдэг хүүхдүүд явдаг. Тэгэнгүүт нөгөө одоо жишээлбэл бүжиглж чаддгүй ч юм уу олны юм. Гэтэл би чи өөртөө бүжигч штэ. Тийм ээ. Тэрнтэй яг адилхан зарим нэг бидний бүтээлч сэтгэлгээ за тэгээд юмыг хийх, шин зүйлийг хийж сурах энэ зүйлүүд маань ингээд нэг юм төгжигдсэн юм шиг санагддаг. Тэгээд тэр төгжээ, тэр хайрцаглагдсан, тэр хайрцагны төгжээ ер нь хиний гарт байдаг. Бидний л гарт байдаг гэж би боддог. Тэгэхээр арт терапигаараа давхар дамжуулаад өөрийнхөө дотоод заавал тийм мундаг байх албагүй тийм ээ. Гэхдээ би гой бүжиглдэггүй, гой бүжгийн хөдөлгөөн мэдгчгүй. Гэхдээ би хайрцагладмааргүй тийм. Энэ удаагийн хөтөлбөр болоод ирэхээрээ гоё л чимэглэлээр тийм. Заавал гоё юм байх албагүй шүү дээ. Эсвэл гоё зургаар тийм. Заавал гоё зурх албагүй. Гэхдээ миний дотоод оролдоод үзье, хийгээд үзье. Төгжээнээс тэр нэг хайрцагнаас юм гадуур байдалд би өөрийгөө оруулахад бас нэг талдаа урлагийн юм сэтгэл заслын аргуул бас их үйлчлдэг гэж би боддог. Чи юу гэж бодож байна? Яг үнэ. Тийм. Ер нь л дандаа л нэг үнэлэлт дүгнэлт өгсөн байдал чинь хүнийг хайрцаглаж шүү дээ. Харин арт терапид бол хинч үнэлгээ дүгнэлт өгөхгүй энийг буруу хийсэн байна, зөв хийсэн байна гэсэн ямар ч тийм зүйл байх. Авьяас заавал шаардахгүй. Ямар ч авьяас шаардахгүй. Тэр бүтээл бол зөвхөн таны л бүтээл. Дээрээс нь хинч одоо тэрийг тайлбарлах хэрэггүй зөвхөн та өөрөө л тайлбарлана. Би өөрөө нэг юм хийсэн байгаа нь гадны хүн тэрийг тайлбарлах юм бол тэр хүний л тайлбар тэр хүний дотоод сэтгэл зүй болчихно. Би өөрөө хийсэн юм өөрөө тайлбарлана. Миний хувьд ямар утга учиртай юм те. Би ямар энэ дотроос юу олж харж байгаа. Бас ямар шийдэл олж харж байгаа. Энийг би өөрөө л мэднэ. Тэгэхээр өөрөө өөртөөгөө л холбогдох энэ үйл явц тий. Тэгэхээр хин нэгэн багш эсвэл терапевт ирээд энийг буруу байна. Энд чинь ер нь юм утгатай байна гэх юм энд юусоо байхгүй учраас маш амгалан тайван зөвхөн өөрөө өөртөөгөө зориулж байгаа энэ цаг хугацаа байна гэж ойлгох хэрэгтэй. Тийштэй нөгөө нэг урлагийн алдартай бүтээлүүд тэгэл ер нь гоё янз бүрийн гоё чимэглэл эдгээр чинь бид нар дандаа хүний цаад санааг нь унших гэж тэр бүтээлийг хардаг тий. Гэтэл бидний өөрсдийн одоо бодол, хүсэл, эрмэлзлэл, мөрөөдөл одоо юу байдгийг тийм ээ. Тэр болгон бидний өөрсдийн бүтээл чинь гэж болно шүү дээ. Тэр заавал алдарт гарахадгүй. Би тэрийг харахад тэр бүтээлээ би өөрөө ойлгоод тий. Буцаагаад тэрийг өөртөө шингээж чадчихвэл тэр чинь миний бүтээл. Дандаа л хүний юмыг уншаад яваад байдаг. Чамсыг санагдаж байна уу? Яг үнэ. Одоо нэг зураг харлаа гэхэд энэ хүн энэ зургийн цаана ямар санаа өгсөн бэ те? Аль өнцгөөс харсан бэ? Ямар дүрсийг илүү их харуулах гэж оролцсон бэ? Тэр дүрс нь өөрөө ямар бэлэгдэлтэй, ямар агуулгатай. Дандаа хүний санааг уншаад. Эсвэргээрээ бид нар өөрсдийн гоё бүтээлтэй. Тэр нь ганцхан шиг бүр хийсэн ч гэл тэр бүтээл чинь янз янзээр өөрийн чинь санаа агуулгадж байгаа тийм. Бидний дотор нэг заавал нэг хөөрхөн бүтээлч хүүхэд байгаад байдаг. Тий. Тэр бүтээлч хүүхдийн одоо гоё хөөрөө дэврүүн бүтээе гэсэн сэтгэл зүг дандаа дүнгээр ямар нэг шүүмжээр хааж боосон байсан бол одоо буцаад сэргээгээд тэр хүүхдийнхаа илэрхийлэх тэр хүүхдээ өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох нь маш чухал байгаа тийм. Ер нь хамгийн муу бүтээл гэж юу юм гэхээр хүн хэлсэн байт юм байл шүү дээ. Хамгийн муу бүтээл бол огт хийгдээгүй бүтээл. Тэр чиг үнэ шүү те. Хоёлаа гоё чимэглэлийнхаа амтлагаанаас жоохон үзүүлээд ер нь ямар хөө хэлбэрээр явагдах юм гэдгээ хийгээд үзүүлэх үү. Тэгвэл бас илүү нөгөө нэг 1000 хэлснээс нэг үзүүл гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хоёлаа нэг хамт хийж. Энэ бол ерөөсөө өөртөөгөө холбогдох цаг хугацаа учраас ямар ч байсан баг бяцлаглалын төлөвд ирдэг. Бүтээл туурах цаг хугацаа бол
өөрөө өөртөөгөө бяцлал хийж байгаа үе. Тэгэхээр юу ч гэсэн тайвшран хоёлаа сэтлээ засаад амьсгалын дасгалаар сайхан гүнзгий амьсгал аваад яг одоо цагтаа төвлөрье. Хайрч сайхан амьсгалах сайхан. Сайхан уртаа амьсгаа аваад гаргах. За одоо найзхаа завраар яваад эхлэх үү. Тэгэхээр одоо яг одоогийн сэтгэл зүйн төлөвч нь ямар хөө байна? Ойрын үед ямар шүү вэ? Тэрийг одоо төлөвлөх харандааны өнгнөөс сонгоод хоёлаа эхний дүрслийг болгоё л та. Эхлээд гоёл чимэглэлийнхаа загварыг гаргахаас өмнө эхлээд сэтгэл төлөв ажиглана. Тэрийг илэрхийлнэ. Ямар хэлбэр дүрс зураас авах бол за би харандаан дотроос миний хувьд за би нэлээд бараан өнгийн авчи хөх өнгө. За хоёлаа цаасныхаа би сольж болно те? Болно. Бүх юмыг болно. Арт терапигийн үед юу болох бол юу болохгүй бол гэх юм байхгүй. Бүх юм болно. Энэ алдаа тэр нь буруу гэж юм ба ерөөсөө байхгүй. Юуг л илэрхийлмээр байна. Ерөөсөө шууд илэрхийлээд явж болно. Одоо энэ дээр эхний очирт эхний хийх зүйл юу гэхээр зүүн гарт бол бидний одоо ямар асуудал тулгараад байгаа эсвэл ямараар өөрийгөө мэдэрж байгаа одоогийн байдал эсвэл ойрын үеийн сэтгэлийн төлөө энэ дээр дүрслэе. За би жишээ нь одоо гараа зурх юм уу? Шууд л ямар ч хамаагүй гарны хэлбэр биш. Одоо юу ч байж болно. Гарны хэлбэр зурмаар бол гарны хэлбэрээ зурж болно. Зүгээр би өөрөө дүрслээрээ шууд миний төлөв байдал, сэтгэл зүйн төлөв байдал ямар хөө байваа гэд хуудас хоёр хуваасны зүүн тал дээр. Миний хувьд ингээд далайн давлгаа зорчлаа. Үйл ухамсарлах сэтгэл зүйн яг тэр хэсэгтэйгээ ажиллаж байгаа болохоороос гой сайхан гэсэн юм байхгүй. Цаанаасаа л шууд л төлөвлөөгүйгээр юм дүрс гарч ирнэ. За. Чиний хувьд энэ юу тухай байна? Юу харагдаж байгаа юм бол? Би сүүлийн үед гэсэн шүү дээ. Сүүлийн үед ер нь ингээл айгүй нэг up and down гэж ярьдаг шүү дээ. Нэг юм жигд биш. Заримдаа би ингээл амар хөөрүүл, заримдаа нэг жоохон гунаал. Энэ маань ингээд айгүй юм тавтамжтай ингээд өссөн буурсан хэлбэртэй байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ би уулаар төсөөллөө. Уул ингээд бас урттай богинтой гэж ярьдаг шүү дээ монголчууд. Тэгээ заримдаа гоё уул юм нүмертэй нүүлэх таарагддаг. Гэхдээ заримдаа бас юм салхи шуурхтай тий тал газар дээр чинь уулчин бас айгүй нэг харахад юм сүрлээ гэдэг нэг жоохон тийм. Тэгээд зарим хүнд би нүмер нүүлэх юм шиг харагдаад зарим хүнд бас заримдаа ингээд би өөрөө ч гэсэндээ юм жоохон сэтгэл санаа жоохон докторгүй ч юм тий тиймэрхүү байдлаар ажиглагдсан. Ер нь нэг жоохон юм өөрчлөлт шинжилтийн давлгаанд явж байгаа. Тэрүүгээрээ төсөөллөө. Тэгээ нарны гэрэл маань ч гэсэндээ бас нэг тийм төсөөллөөр заримдаа гоё юм өнгөлөг гэрэлтэй заримдаа хурц ордог тий. Энэ хоёр маань жоохон тэнцвэртэй байдлаа хангахаал яваад байгаа. Зөв. Тэгэхээрээс ерөнхийдөө дээшээ доошоо савлсан сэтгэлийн хөдлөлүүд яг нэг жигд биш байсан байх нь тийм. Яг. Юунаас ямар үед нь доошоогоо, ямар үед нь дээшээ яваад байсан юм болов?
Одоо нөгөө нэг нүмер нөөлөвшгөө болж чадж байгаа үедээ амар гоё сэтгэл дүүрэнтэй гоё баяртай. Тэгэнгүүт би хүн болгонд тийм нүмер нөөлөг гэж чадахгүй штэ. Тэгээ одоо жишээлбэл хичнээн өсөж байгаа ч гэсэн ойр дотныхоо хүмүүс заримдаа өссөн хэмжээгээрээ одоо тусалж чадахгүй тий. Тэгээ одоо жишээлбэл чи манай охины мэдэн штэ хоол идэг. Тэгэнгүүт заримдаа нөгөө охиныгоо санахаараа доош олцдог ч юм уу тий. Яг одоо хажууд нь тусалж чадахгүй эсвэл ингээд бараад бид нар чи ингээд нөгөө бараад дүрээ харуулахаараа ингээд амар гоё сэтгэл амар сайхан боллоо гэдэг. Тэгээ яг ийм ялангуяа манай хол хүүхдүүд нь суралцдаг эсвэл ямар нэг шалтгаанаар хол удаан хугацаагаар явчихсан ажиллаж байгаа хөдөлмөрлөж байгаа ийм ээжүүдэд бас надтай адилхан мэдрэмжүүд төрдөг гэж болох байх гэж би бодоо. Энэ мэдрэмж бол ер нь нийтлэг тий хүүхдүүдэд хол явуулсан эмти нэст ингээд үр нь хоосорчихсан ээж аавуудад бас нэг иймэрхүү мэдрэмжүүд их төрдөг. Заримдаа ингээд нэг юм хоосорч юм шиг санагддаг тий. Би яг нэг тэр мэдрэмжүүд дээрээс үлээд авих ажиллаж байгаа. Баярлалаа өндөр хаваалцсанд төстэй мэдрэмжтэй ээж нар нэрээ байгаа бах аав нар ч гэсэн байдаг. Тэгэхээр хамгийн гоё гэрэл хийгээтэй хэсэг нь хэдийгээр энэ стресстэй те дээшээ доошоо савлсан үе байгаа ч гэсэн хамгийн таатай үе энэ дээр яаж илэрхийлэгдсэн байгаа юм болоо зурган дээр. Би гоё юм нарны өнгөөр илэрхийллээ. Нараар тэгэхээр нар чинь нөгөө нэг заавал яг энэ дэргэж шарах албагүй тийм ээ. Холоос ч гэсэндээ ингээд нарныхаа эхлчээрээ эсвэл тэр дулаан мэдрэмжүүдэрээ холоос ч гэсэндээ бид нар хайртай дотны хүмүүстэй холбогдох боломжтой. Заавал тэр одоо жишээлбэл бид нар ингээд утсаар залгаад утсанд хариулаагүй мессежинд хариулаагүй тохиолдолд бид нар ингээд жоохон сандраад байдаг тийм яасан бол гэж бодоод байдаг. Гэтэл яг тэр мэдрэмжүүд маань нөгөө нэг юу ядгүй тэргэд ингээд барьж хүртэлцэхээр заавал биш ч гэсэндээ бидний дотоод сэтгэл нарны илч битэр бусдад ингээд гоё хайртай дотныхоо хүмүүстэй гоё юм илчээ бас төрөх боломжтой тийм учраас гоё нараар ялла бэлэг тэмдгээр харууллаа. Тэгээ ер нь бол нар бас их гоё илч өгдөг. Нар гэж бодохоор л их гоё илчтэй байгаа гэдэг шүү дээ. Тийм байна. Ямар ч амьдралд юу ч тохиолдож байсан гэсэн нар бид нарыг яг л тий ялгуурлахгүй хүний өрийн гэлгүй ээж идэг шиг чиний амьдралд ч гэсэн ямар ч байсан яг нар шиг ийм халуун дулаан сайхан мэдрэмж төрүүлж байгаа зүйл ямар ч байсан байгаа юм байна. Тийм ээ. Тийм эерэг мэдрэмж төрж байна. За одоо хоёлаа хуудасныхаа баруун талд нь ямар төлөвийг үүсгэсэн, ямар байгаасаа гэж бодож байна. Тэхийн бол гоё таатай, илүү жаргалтай байх юм шиг мэдрэмж төрж байна. Өөрөөхөө төлөвөө тийм ээ. Одоо наа чинийх юу лээ? Их баяр таатай. Минийх болохоороос би шууд л ийм давлгаа зурсан. Бас л яг л их сонирхолтой юм тий. Чи тэр юу синхрон байгаа шиг тий. Байгаль талдаа тэгсэн мөртлөө яг нөгөө дээшлсэн доошлсон гэдэг нь бас айгүй төстэй адилхан санагдаж байна. Яг би яг нэг сүүлийн үед нөгөө нэг серфер далайн нөгөө юун дээр серфинг хийж байгаа хүмүүс чи юу гэдэг вүлээ? Далаа дээр одоо нөгөө нэг юу тэнцвэрээ олоод нөгөө нэг тэр чинь юу гэдэг бортон дээр зогсож байдаг хүн шиг тийм мэдрэмж надад сүүлийн үед төрөөд байгаа байхгүй юу? Яг ингээл амьдралын янз бүрийн нөхцөл байдал дээр би ингээд яг ийм юм дээр тэнцвэр олох гээд ингээд тэнцвэрээ олох гээд байж байгаа юм шиг. Тэгэхээр энэ болохоороос нэг талаас харахаараас бөөн өрнөлтөө нэг ч уйдах завгүй. Энэ дээр чинь гоё далайн давлгаан дээр үдчих хамтан байх шүү дээ. Маш сонирхолтой өрнөж байгаа боловч бас амсхийх тийм боломж жоохон товор байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тэр тал нь надад жоохон сүрэг тал руугаа мэдрэгдэж байна. Эерэг сайн талыг ажиглах юм бол ямар ч байсан далайн давлгаа дээр тэнцвэрээ олоод
олох гээд хичээгээд байгаа. Хичээл зүтгэл нь таатаасаа мэдчихэв. Тэгэхээр ийм дүр төрх сүүлийн үеийн миний дүр төрх. Таны далаа ихэр ширүүн бэ? Миний далаа янз бүр байгаад идэг. Зарим үед маш гоё тогтун, сайхан. Зарим үед нэлээд давлгаатай. Аль ч үед нь тэнцвэрээ олохыг надаас шаарддаг. Тэгэхээр би энэ өөрийгөө ингэж төсөлж байна л да. Яг сүүлийн үеийн миний сэтгэлийн төлөв нэг иймэрхүү байна. За. Гоё тий. Сонирхолтой юм тий. За одоо солгоо талдаа. Одоо баруун гар талдаа. Баруун талдаа. Тийм, баруун гар талдаа Ямар байдлаар болж байгаа юм? Ямар байна? За би дагуулж Тэгээ гоё. За ер нь хүн болгоно л их гоё амралтан мэдэрдэг гэдэг мөртлөө заримдаа ингэж бодогдоод байдаг шин. Бүх юм амар амралтан байх юм бол амар уйтгартай. Шин юм сурахгүй тэгээл нөгөө амар амралтан байдалтай. Амар амгалан дотор чинь шинэ сурч болох юм шүү. Харин гэхдээ одоо бид нарт ингээд нөгөө нэг одоо стресс чинь жишээлбэл заримдаа давуу тал болдог штэ. Өдөр ингээд нөгөө ямарваа нэг зүйл болчихгүй ч юм уу эсвэл одоо шахаад шингэж хийх ёстой одоо хийх хэрэгцээ байгаа ч гэдэг юм уу те бодлынхаа үндсэн дээр хүмүүс бас урагшаага хөгжих боломжтой. Зүгээр тэрийг ингээд нөгөө хит өөр дээрээ ингэж амар дарамт болгож хүлээж авахгүйгээр хөгжил хийж хараад те зорилгынхаа бас нэг өөр нэг тал болгоод өнцгөө өөрчлөх юм бол нөгөө талдаа стресс болгон бас нэг тийм биений өвчин юм болгон дандаа л тэгш биш болохоор чинь те гэхдээ нөгөө талдаа бас сул тал болгон давуу тал авах боломжтой давуу тал болгон сул тал авах боломжтой асуудал бас нөгөө талдаа давуу тал болох боломжтой тухайн үед нь бид нар шийдвэрлэх арга замаа олж ивэл нэг шат дахиад байна л гэсэн үг. Тэ надад бас тэгж бодогдоод байна. Тэгэхээр нэг амар бас хит автаад тэ асуудлыгаа удаан хугацаанд үргэлжлүүлээд хит автаад байхаасаа илүү шийдлээ олж авах явцдаа өөрөө хөгжөөд явах боломжтой. Талаас нь бас харах гэдэг тэ хөгжих түлхэц болж өгдөг байх нь тэ. Тэгэхээр энэ үед ер нь өөрийнхөө нөөц, миний нөөц боломж чадварууд юу вэ гэдгийг тий харж сурах хэрэгтэй л байх нь л тий. Тэгэхээр энэ бас арт терапи ч гэсэн тэр боломжийг олгодгоороо бас гоё тий гоё хүнд хэрэгтэй. За одоо дараагийн шат юу вэ гэхээр одоо таатай яг ийм төлөвт авчмаар байна гэсэн дүр зураглалаа. Яг өөрөө сэтгэл одоо сэтгэлийнхаа мэдрэмжээр сайн ажиглаад тэгээд яг бэлэгдлэр ямар өнгүүдийг сонгомоор байна. Ямар гоёлыг өнөөдөр шидэт гоёл болгож хийх вэ гэдгээ анзаараад сонголтуудаа хийн. Маш олон гоё шууд одоо эндээсээ шууд гоёл чимэглэх юм уу те? Гоёл чимэглийнхаа загварыг энэ өнгнүүдээсээ энэ сэтгэлийнхаа төлөвийг өнгө те өнгө хэлбэр дүрсээр бэлэгдээд ямар бүтээл хийж болох вэ? Тэр сонголтоо одоо хийгээд ингээд дараагийнхаа шатанд орондоо гоёл чимэглэх шатанд орно. Ямар гоё олон өнгөнүүд вэ те?
Алийг сонгож болно шүү дээ. Гэтэ өөрийнхөө энэ зургийг харж агаад би өөртөө ахиад дүрсэн. Заавал энэ өнгөөч бас тахалбгүй те. Тэгэнгүүтээ энэ зургийг харж агаад надад ямар мэдрэмж төрж ийн тэр маань нөгөө гоёл чимээл дээр маань яаж тэр төсөөлөл тэгээд бэлэг тэмдэг маань яаж буух уу гэдгийг хараад би сонгон те. Ямар гоё юм бэ. Дараа нь хийцэн хойно яг энэ мэдрэмжүүдээ өөртөө баттгаад биднэрт сануулж явах ийм гоё одоо шидэт төхөр шиг ийм шидэт гоё л олно гэсэн. Тэгэхээр үргэлжлэлийг нь та бүхэн өөрсдийнхөө биеэр ирж манай хөтөлбөрт оролцоод хийж үзээрэй. Баярлалаа үргэлжлүүлнэ. За бид хоёр одоо үргэлжлүүлээ. Түр баяртай. Баяртай.